ямар ч байсан ухтаад багшийнхаа үндсэн цалинг нэг улсын дунджаас дээшээ болгоод авч байгаа нь бол том улс төрийн бол шийдэл. Хэдийгээр хэрүүл маргаантай янз бүрийн хардлага сэрдлэг олон талаас авч үзсэн ч гэсэн ингэж нэг хөдлөх ёстой байсан юм аа. Тэгээ энийг бол цаашдаа ер нь доктортой барьж явах нь бол одоо маш чухал. Тийм ч учраас 5 жилийн үндсэн чиглэлт бол ер нь бол бид нар боловсрол эрүүл мэнд гэдэг энэ суурь салбарынхаа хүмүүсийн цалингийн өрсөлдөх чадварыг байнга бодож авахгүй бол өнгөрсөн хойно нь хаяад явцсан хойно нь одоо араас нь хөөх байдлаар бол одоо явна гэдэг бол өөрөө асар их цаг хугацааны хувьд болон одоо хүний нөөцийн алдагдлын хувьд бол одоо томоохон хохирол амссан ийм бол болж хувирсан. За энэ дээр бол одоо багшийн цалин хөлсний асуудлыг бол одоо гол түлхүүр асуудал юм бол нэг. Цаашдаа өнөөдөр багшийн мэргэжлийг сонгох гэж байгаа хүүхэд эрдэнэ засгийн газраас ойрын одоо 5-10 жилдээ ямар хэмжээний одоо цалин хөлс урамшуул нийгмийн хамгааллын бодлого байх ёстой мэ гэдгийг хардаг. Тэгжээж одоо энэ дээр болсон хүчин бол илүү өрсөлдөөнтэй, чанартай болноо. Тийм учраас энэ дээр цалин хөлсний асуудал дээр бол ер нь нэг тодорхой бас санал бол тавих хэрэгтэй гэдгийг бас хэлмээр байна. Сая бол одоо энэ багш нарын одоо үндсэн цалин нэмэгдүүлэхэд ерөнхийдөө бол хөдөлмөрийн арбитр ч гэсэн энийг бол ер нь жилдээ дор хаяж нэг инфляц дээр нэмэх нь 20 орчим хувь буюу нийтдээ 30 орчим хувь нэмэгдүүлье гэдэг ийм л зүйлийг бол гаргасан. Одоо бол манай зарим хүмүүс бол одоо пупа одоо багш нарын цалингаа өсчлөө байна. $200 нэмж байгаа юм л төөрхий он гараад. $200. Өнгөрсөн жилийн одоо энэ жилийн хувьд бол хоцорсон бид нар 6% нэмсэн. Тэгэхээр энэ бол одоо өөрөө нэлээд том түлхэж болно. За хоёрдугаар бас нэг чухал зүйл байна. Хөдөө орон нутгаар сумдуудаар нэлээд явлаа. Тэнд багш нар очиж байна. Хөргө орон байр ерөөсөө байхгүй. Нэг гэрт амьдрдсан байна. Тэгээ үндсэндээ шантраад одоо эмгтэй одоо багш нар голдуу байдаг хүмүүс, эмчнэр ч юм уу ялгаа байхгүй. Буцдаг. Тийм учраас энэ тал дээр орлогод нийцсэн орон сууц. Сумын төв дээр хөрхөө нэг 8 айлын орон сууцны зураг төсөл гаргаад тэрийгэ барилга хөгжлийн яам болон одоо энэ ипотекийн корпорац орон сууцчлалын одоо тэр банк хэвтэртэйгээ нийлж байгаад нэг юм хөтөлбөр болгоод хэрэгжүүлээ явуучвал тэнд хүний нөөц бол тогтох хамгийн гол хөшүүрэг болохоор байна гэдгийг бол хэлмээр байна. Тийм учраас бол эргээд бол одоо тэргүүрээ моргожээр одоо цалин хөлсөөрөө төлөх боломж нь бас хөрсөн суурьнд тавигдж байгаа учраас энэ орон сууцны асуудал гэдэг зүйлийг бол тогтоол дээр бас маш том хүлээлтийн асуудал байгаа учраас зөвхөн хөдөө орон нутаг биш. Одоо энэ дахин дэд төвүүд дээр багш цэцэрлэг, эмнэлэг гэдэг одоо энэ ийм орон сууцны одоо хөтөлбөрт хамруулна гэдэг саналыг оруулдаг. За тэгээд редакцийн шин чанартай нэг юм байна. 2030 он хүртэл багшийн дутагдлыг бодитоор харгалах төлөвлөгөө гаргана гэдэг энэ найруулгын алтай юу юу. Тэрнээс наан хүртэл одоо ямар нэгэн бодиттой төлөвлөгөө гаргахгүй гэж ойлгох гээд байх шиг байна. Энийг нэг жоохон зас. За санал үг гэлээ гэж. За баярлалаа. За сарын